За баярлалаа үзэгчдээ та бүхэндээ үргэлжлүүлээд бид хөтөлбөрийнхаа эхний зочдыг танилцуулах гэж байна. За манай студид Монгол Улсын хүн судлалын ухааны зөвлөх инженер, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич, инженер цогцлмоо болон хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер Мөнх Эрдэнээр урагдсан ирсэн байна. Сайхан амарцгаас нь өглөөний мэнд. За баярлалаа, сайхан амарлаа, сайхан амарлаа. За баярлалаа. Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За ямар гоё сайхан зүйлсийг бидний өмнө авчирваа. За юу байна вэ гэдгээс хэдүүлээ яриага эхлэе. За өнөөдөр бид бүхэн маань та бүх өглөөний хоолны ач холбогдол тийм ээ. Өглөөний хоол цай ууж идснээр одоо хүний бие махбод хэрхэн тэжээгдэж, хэрхэн шимт хуцаараа хангагдаж ингэж одоо бас эрчвчээ авдаг вэ гэдэг талаар та бүхэнтэй бас ярилцахаар ирсэн байна. Аха. За өнөөдрийн өглөөний хөтөлбөртөө бол бидэд гарын доорх материалаар буюу гэрт байнга байдаг. За гурил, өндөг, төрөл бүрийн ногоо, жимсээр өглөөний хөнгөн цай бэлтгэх, амар хэлбэр бэлтгэх хоёр төрлийн бүтээгдэхүүн авчирлаа. За вафельница буюу бэлинчгийг төрөл бүрийн шанцтайгаар бэлтгэж авчирсан байна өнөөдөр. За хүн болгоны л өглөө идэж уудаг түгээмэл хэрэглэгдэх хүнсний зүйлсүүд байна. Гэхдээ тухайн гэрээ эзэгтэй эсвэл тэр залуучуудын өөрсдийнх нь бас идэх дуртай амтнаас шалтгаалаад улам баяжуулаад төрөлжүүлэх бас боломжтой байна шүү дээ. Тий. За одоо вафельницагаа бол үндсэн зургандаа бол гурил, өндөг хийсэн бол одоо шанзанд нь бол зөөх хитэй юм уу, жимс гэнтэй хүнсний ногоотой хэрэглэх боломжтой. За бэлэнчгийг бол муу адил одоо бүхэл бүрийн гурилтай, үндсэн цагаан гурилтай холиод бол бэлтгэх боломжтой. Дотор шанзандаа бол ногоо, төрөл бүрийн ногоо, тэгээ мах хийх бас боломж бол байгаа. Тэгээ бас варен төрөл бүрийн варенуудыг бас ашиглан одоо яг өөрсдөө идэх амттай хүнсний бүтээгдэхүүнээ боломжтой бүтээгдэхүүнээр бол хийх боломжтой байгаа энэ бүтээгдэхүүнийг. Өглөөний цай уух хүний бие, эрүүл мэнд болон амьдралын хэвшил эдгээр зүйлсүүдэд ямар эерэг зүйлсүүдийг авчирдгийг хэрвээ өглөөний цай уухгүй байвал ямар сөрөг нөлөөтэй байд юм бэ? За тэгэхээр ер нь өглөөний цай гэдэг маань өглөөний цайны ярихын өмнө бол хүний хооллох дэглэмийг ярих хэрэгтэй тийм ээ. Нэгдүгээр түн хоногт өглөө өдөр орой гэсэн 3 үндсэн одоо хооллолтоор хооллож байж хүний бие махбод тэжээгдэж эрч хүчээ авч тийм ээ амьдралын хэм хэмжээгээ зохицуулж явдаг. Тэгэхээр зэрэг энэ дундаас өглөөний хоол гэдэг маань хамгийн чухал байдаг. Яг тэгвэл өглөөний хоол цайг идэж ууснараа болвол хүний бие махбод тухайн өдрийн одоо эрч хүчээ авах тийм ээ. За мөн сэтгэл санаа өөдрөг байх. За мөн хамгийн гол юм бол нөгөө цусны даралт ихтэх, сахарын хэмжээг цусны сахарын хэмжээг тогтворжуулах. За мөн одоо бие махбодын одоо өглөөний цай ууснараа маш одоо өөдрөг сэтгэлгээтэйгээр ажил хөдөлмөрөө хийх, сурлах хөдөлмөртөө явах хамгийн чухал нөхцөл нь одоо эндээс бүрдэж ирдэг. За тэгэхээр зэрэг өглөөний цай ууна гэдэг маань өөрөө тэнцвэртэй, за мөн одоо олон төрлийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс оролцсон баялаг одоо уураг, нүүрс ус, өөх тос, за мөн одоо энэ шимт хуцаар баялаг юм тэнцвэртэй хоолыг бэлдэж байх ёстой. Бэлдэж одоо ууж идэж байх ёстой. Тэгснээр хүн тухайн өдрийн хоолой хүртэл эрч хүчтэй. За тэгээд дээр нь тархит сэргэх тийм ээ. Ийм байжж хүний ажил хөдөлмөрийн бүтэмж өндөр болж ирдэг. Өглөөний хоол бол шимт хичээлийн хувьд өөр байгаа шүү дээ. Зарим хүмүүсийн хувьд нөгөө хонсон хоол идэж болохгүй гэдэг зүйлсийг харьцангуй бас мэддэг болоод байна. Тэгвэл хонсон хоол биш мөртлөө өглөө өдөр иддэг тэр тостой шүлтэй ч юм уу хоолыг бэлтгэж идээд те гарч байгаа нь өөрөө би өглөөний цайгаа ууцаа. Өглөө би хоол идцээ гэж байгаа яг тийм зөв ойлголт муу юм уу? Ийм хөнгөн чанарын хоолоор өглөө хэрэглэх ёстой гэдэг юм уу? Энд дэр та бас ялгаа хэлээч. Яг нь ер нь бол хоногийн хоолны хэмжээг бол өдөрт килокалори илчлэг тэжээлэг чанар нь хоосон байдаг. Өглөөний хоолн дээр нэг хамгийн багадаа нэг 25-аас 35% одоо хоолны шимт тэжээл чанар авна. Ер нь эрүүл мэндийн сайдын одоо 2017 онд гаргасан хоногийн хоолны илчлэг тэжээлэг чанар энийг одоо тухайн монгол хүн авах ёстой жишг зөвлөмж байдаг. Тэр зөвлөмжөөр болохоор зэрэг өглөөний хоолны 35-аас 35% орчимтай буюу килокалори 2400 килокалори авах ёстой байхгүй хоногт хүн тэр зөвлөмжөөр. Тэгэхээр зэрэг тэрнийхээ 35%-ийг өдрийн хоолоор нэг 40-45%-ийг
ороо болохоор зэрэг нэг 25 орчим хувийг авах ёстой. Тэгээд энэ маань бас бид бүхний яриад байдаг нөгөө өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа ороо хоолыг дайсандаа гэдэг шиг. Үнэхээр одоо өглөөний хоол идэж гарснараа хүн одоо их гоё цадах мэдрэмжтэй. Тэгэхгүй ингээд өглөөний хоол идэхгүй гарахаар зэрэг нөгөө яг 11 10 цаг жоохон өнгөрөөл 11 цагийн үед энэ болохоор гинт айгүй үлсдэг штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг хүн их идэх хүсэл нь айгүй хөндөрсөд тэгээ нөгөө хэвийн хэмжээнээс илүү идэх төлөв байдалтай болдог. Тийм учраас өглөөний хоол идээд гарсан хүн өдрийн хоол хүртлээр ямар ч асуудалгүй тэгээд өдрийн хоолоо идчихээд дараагийн орой хоол хүртлээр бол сайхан жингээ барих. За тэгээд нөгөөх хоолны дуршил тэгж хөдлөхгүй ийм байх одоо сайн талтай байхгүй юу? Ач холбогдол нь түүндээ байгаа юм. Тийм байна. Өглөөний цаг бэлтгэхдээ юун дээр илүү анхаарах хэрэгтэй бол хүмүүсийн гаргадаг төгөөмөл алдаа нь бас юу байна? Хүүхэд энэ оюутан залуучууд Монгол улсын ирээдүйн осонд хүүхдүүд маань ингээл өглөөний цай уухгүй байх гэдэг бол маш том бас энэ хохиролтой зүйл болов гэж харддаг. Эрүүл мэндийн тал бол хамгийн чухал зүйл шүү дээ, тийм. Тэгэхээр зэрэг өглөөний цай уухгүй байна гэдэг дээр бол бид нар сая ярьлаа шүү дээ, тийм ээ. Өнөөдөр сургуулийн хүүхдүүд одоо энэ би тэдээ авчирсан энэ нэг жоохон жишээ байгаа юм тий. Одоо энэ вафлнэц энэ бэлэнчигийн одоо нэг юм байгаа юм тий. За энэгээр бол хүүхдүүд өөрсдөө хүүхдүүд ч бай том хүн ч бай зурмга бэлдээд маш хурдан хугацаанд юу энэ зүйлүүдийг бэлдээд явчихна. Тэгээ энэ эднэрийг бол баялаг байдлаар ямар ч одоо шаанцтай, ямар ч хачиртай, ямар ч одоо сүмс соустойгоор хийж идээд гарахад бол энэ өөртөөс нөөсөөс тийм ээ шин тэжил төцсөн маань хэмжээг бол бас тодорхой хэмжээнд тэнцвэржүүлээ явчихна. Тэгээ дээр нь сүүгээ уун, зүгийн балтаа усаа уун, замун сайхан цайгаа уун, Монгол цайгууд ч гэсэн гарсан бас болно шүү дээ. Тийм Монгол хүний бие махбодод бол тэр маань бас зөгцсөн тэжээлэг зүйл шүү дээ. За тэгээ төрөл бүрийн будаа, каш тийм ээ бодааны одоо кашнууд мөн оюун ясны төрлийн зүйлүүд, бүхэл бүрийн зүйлүүд эднэгээр маань бүгдээрээ одоо хүний шим тэжил төцсөн тэнцвэртэй байдлыг хадгалж чадах тийм хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа юм. Тэгэхээр зэрэг уурга бол одоо өндөг тийм ээ. За нүүрс цусны зүйлээ бол одоо төрөл бүрийн одоо жимсхэн жимсний шүүснүүд. За тэгээд одоо эрдэнэсцэн болохоор зэрэг одоо төрөл бүрийн одоо үр тарианы зүйлүүдээс энэ ингээд авчихна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр болгоныг хөрхөн өөрсөндөө жоохон цэс зохиогоод тий. Тэгээд ер нь өглөөний хоолыг урдаар нь бэлдээд тавьчихвал их зүгээр гэдэг. Яг тэгвэл одоо ингээд энэ шанцнуудыг гэхэд урдаар нь сайхан бэлдээд төргөгчөндөө юугаа тавьчихна. Тэгэл өглөө өндгөө гурилтайгаа хутгаал сайхан цэцгийн тосын тэртэй хамт ингээд зурмгаа бэлдчихэн. Тэгэл эднээс шанцлал аваад идэд явчих жишээтэй. Тэгэх юм бол тэнцвэртэй хоол гэдэг маань энэ одоо олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг юуснаас оролцуулснаас тэнцвэртэй шим тэжээлт хоол болно гэсэн үг гэдэг. Улирлаас хамааралтайгаар бас өглөөний цайгаа арай өөр бэлдэж болох бах тий. Одоо хүйтний амнаас шилж байгаа энэ цаг үед бол арай уургийн агуулмж өндөртэй ч гэдэг юм уу. Эсвэл ханаа томоо хөрөхгүй байхад зориулагдсан тэдгэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг илүү сонгох хэрэгтэй гэж хүмүүс ярих хандлага байна тий. Тийм учраас яг ямар зүйлсийг бид идвэл ханаа төрөхгүй байх, дархлаа унахгүй байх, энэ сэргийг байх гэдэг зүйл дээр бас зөвлөхгүй байна. За ер нь бол одоо улирлын чанараас хамаарат бол хоол хүнсний хэрэглээ чинь бас их Монгол хүний хувьд дөрвөн улиралтай манай Монгол орны хувьд бол их онцлогдсон шүү дээ тийм ээ. Өнөөдөр бид нэр өвлийн хүйтэн улирал болж байна. Тэгэхээр зэрэг бид нэр уургийн агуулмжтай бас нэг илчлэг өндөртэй тийм ээ. Бас тос өөх гэдэг буюу эрүүл тосны тухай асуудал яригдсан шүү дээ. Энэ дэр бол нөгөө манай цэцгийн тоснууд талхмаас л дээрээ сайхан өндөгтэй хамт идээд уургаараа баяжуулаад за мөн одоо сайхан үхрийн мах одоо ногоог сайхан хуураад шанц бэлдээд түүгээрээ одоо төрөл бүрийн одоо төрхлөг хийгээд явж ич болно. Ер нь бол хоол хүнсийг бэлтгэхэд бол одоо бол их баялаг болсон шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүнч ариун юу сайхан нэр төрөл олон болж энийг бол бид нар сонгож хэрэглэнэ гэдэг л чухал байгаа юм. Таны хувьд зөвлөгөө өгвөл те яг ямар хоол хүнсийг хамгийн энгийн байдлаар хялбар цаг хугацаанд одоо яарад ажил гарах цаг болчиход байдаг. Тэгвэл би ямар хоол ч юм уу хүнсний зүйлс хийгээд гарвал болох вэ?
За хамгийн түрүүнд бол юу яаж болно? Өндөгөөр бол уурга өглөө урлаг хамгийн түрүүнд уурга нөхөнд бол өндгийг чанаад юм уу шараад бэлэн одоо нөгөө талах бүтээгдэхүүнтэйгээ хөнгөн зууш байдлаар бол бэлтгээд авахд бол аваад гарахад бол боломжтой байгаа. За улирлаасаа хамаарат тэгэхээр одоо анс цацрагны шүүсийг одоо бид нар төлхөө усуудаг ус шингэнэ нөхөхийн тулд анс цацрагны шүүсийг бол өглөө бэлтгээд гарах нь бол одоо ханиа томны үед дархлаа зурлах улираа солигдож байгаа үед бол дэмждэг. Бие махбодын бол хэрэгцээг дэмждэг юм тустай байгаа. Ааха. Одоо хоол хүнсийг болгож хэрэглэхэд зарим хүнсийг за энэ шараад юм ээ, энийг чанаж идвэл илүү амин дэм алдагдахгүй ч гэдэг юм уу. Тийм хүнсний зүйлсүүд байдаг юм уу? Бас ингээд сошиал орчин дээрс юм харж байхад энэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөлдөөж болохгүй ч юм уу. Ингээ олон янзаар хүмүүс өөр өөрхөн зөвлөгөө өгдөг болсон байна л да. Бас энэ дээр та хэрвээ зөвлөе гэвэл юу хэлэх вэ? Ер нь бол хөлдөөж хадгалж болно л доо. Тэгвэл яг нь ер нь бол хүнсний бүтээгдэхүүнийг одоо ч нөгөөд хөлдөөж хадгалахад ямар одоо пакет цав хэрэгтэй вэ энэ төр гэдгээс бас сонгодог болсон байна шүү дээ. Нөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь хадгалахад. За мөн одоо ер нь бол аливаа хүнсний зүйлийг шинээр нь хэрэглэх нь хамгийн чухал. Тэгээд ер нь өглөөний цай хүүхдийн хоол унданд бол ерөнхийдөө жигнэх, чанах тийм ээ. Жигнсэн бүтээгдэхүүн, чансан бүтээгдэхүүн хэрэглэх нь бүр илүү тохиромжтой. Тийм ээ. Одоо сүүнд жигнсэн ч байдаг юм уу, сүмсэн жигнсэн ч байдаг юм уу. За мөн одоо шарснасаа илүү өндгийг чанах тийм ээ. Одоо ингээд дан байдалтайгаар энэ вафельнээс мөн одоо энэ бэлэнчиг тийм ээ. Бэлэнчгэнд хутгаж хийх энэ төр хэмжлэнгээр ингээд хэрэглүүл илүү одоо ач холбогдолтой. Хүний бие чингэцэн ч сайн, за шин тэжил чанар нь сайн, яг гэвэл нөгөөд нь баяжигдаад явж байгаа байхгүй юу? Ааха. Өглөөний цай хүмүүс уухгүй ч юм уу нэг тэр төдийлөн тэр ач холбогдлыг ойлгохгүй байгаа шалтгаан бол бас ингэж харагдаж байгаа болоо гэж бодож байна. Шууд нөгөө сөрөг үр дагавар нь мэдрэгдэхгүй урт хугацаанд байдаг болов уу гэдэг дээр баг. Хэдээс хэдэн жилийн дараа өглөөний цай уудгүй хүний хотоод нь шархалдаг, эсвэл зүсэн нөтгөрдөг, эрүүл мэндийн бусад энэ асуудлууд үүсэж гарддаг юм болоо. Ер нь бол бас эрдэмтдийн туршлагаас харахад өглөөний цай ууж хэвссэн хүний цус өтгөрөлт, цусны даралт тийм ээ. За мөн цусны дах сахарын хэмжээ бол байнгын тогтвортой байна гэж үзэж байгаа. Өглөөний цай уудаггүй. За тэгээд түрүүнд би хэлсэн тийм ээ. Гинт өлсөх 10-11 цагийн үед чинь гинт өглөөний цайг гарсан хүн чинь хөлсөн шүү дээ. Тэр хэмжээгээр их идэх гээд байдаг байхгүй юу? Тий, өдрийн хоол гэгтчил айгүй хөлсөн учраас зөндөө их одоо порц ихтэй хоол идэх жишээтэй. Тэгэхээр зэрэг тэр хэмжээгээр идэнэ гэдэг маань өөрөө нөгөө хоол босруулах эргэтэн системд чинь бас сөргнөлөө үзүүлнэ шүү дээ. Нөгөөдгөө боловсруулах гэж нэлээд зовно шүү дээ, тийм ээ. Хотод гэдсэн маань. Тийм учраас эрдэмтдийн тооцоолсноор болохоор өглөөний цаг 3 сар ингээд өглөөний цаг тогтмол уугаад явсан хүний одоо бас туршилтууд хийсэн байна л да. Тэн дээр бол тэр хүний цусны даралт тогтворчсон байнга. Цусны даралт ихсэх өвчин юу байхгүй. Дээр нь нөгөөх жингээ барих асуудал их чухал болсон гэж байна. Өдөрт одоо тэр хэмжээгээр идэх хоолыг бараг 8 хил хоолыг бараг хэмнэцэн байна гэж тооцоо гарсан гэж ярьж байгаа. Тэгээд нөгөө ороо идэх хоолоо маш багасгаж явах жишээтэй. Тэгээд нөгөөд хүний чинь угаасаа нөгөөд хүн чинь ороо 18 цагаас хойш юм идэхгүй байхад өглөө бос цайгаа уухад бол сайхан хотод маань цэвэр бүх зүйлээ шингээсэн яг хоол идэхэд бэлэн болцсон хотодны шүүс ялгарх хэмжээнд одоо хүрсэн байна шүү дээ. Гэтэл одоо бас монголчуудын маань бас нэг буруу зуршил нь болохоор зэрэг орой гинт ингээд нөгөөх өдөр үлсж ирээд орой бас махан хоолыг маш их хэмжээгээр идээд тэгээд нөгөөх нь өглөө цай уухгүй бас нэг шалтгаан нь юу гэхэлэр орой тэр хүнд хоол идсэн учраас өглөө өлсөх мэдрэмж байхгүй нөгөө хоолны шингээгүй байдаг учраас өглөөний цайг гарч идэх ийм талтай байдаг байхгүй юу. Тийм учраас энэ өглөө өдөр орой хоолныхоо дэглэмийг одоо сайн барьж чадах юм бол үнэхээр одоо өнөөдөр бас биеийн жингээ барих гад байгаа хүмүүс за тэгээд хоол унд нь сайхан шингэсэн байгаа хүний нүүр царайч гэсэн одоо сайхан тойлгоор гүйлгүүр сайхан гол сайхан байна шүү дээ. Тийм учраас энэ хоолны арцон дэглэмийг одоо маш сайн баримтлах нь их чухлаа гэж ингэж боддгийг. Тийм байна. Хамгийн гол нь тэнцвэртэй хооллох гэдэг зүйл. Тэнцвэртэй хоол. Хэрэгдэж байна тий. Өглөө идэхэд тохиромжгүй хоол хүнсний зүйлсүүд гэж байх юм уу? Одоо бас байна тий. Өглөө ч одоо нэг
бас ер нь нэг кофе уухыг бас нэг их юу гэдэг нь шүү дээ. Яг зүгээр Европын чиглэлээр энэ хүмүүс бол их кофе уудаг тий. За ер нь кофе шууд өлөөлгөн дээр кофе энэ уух нь бас нэг тийм сайн талтай биш. Тэгвэл ер нь олон улсын жишгээр өглөөний цайнд бол ерөнхийдөө төрөл бүрийн жуус ус тийм ээ одоо бид үүдээ яадаг ус гэдэг маань өөрөө бас бидний чинь нэг хамгийн чухал зүйл шүү дээ. Өглөө усаад нэг аяга бүлээн ус. Тэгвэл ер нь бол хүйтэн ус уухгүй шүү. Дандаа бүлээн ус уух нь зүйтэй. Яг бол хүйтэн ус чинь нөгөө амарсан байсан хотоод чинь бас цочрох тийм юутай байдаг байхгүй юу. Тийм учраас аяга бүлээн сайхан ус уучаад тэгээд араас нь бол өглөөнийхөө цаг уугаад ингээд явдаг. Тэгээд ер нь бол цагийн хуваарийн хувьд бол 7-оос 9 цагийн хооронд өглөөний цаг уух нь маш зөв. Тий. Тэгээд нэг 11 цагийн үед нэг баг үдийн жоохон юм идээд тэгээ өдрийн хоолоо идээд ороо гэхэд нөгөөт 25% илчлэгээ авах хоол идэхэд бол бүрэн одоо хүний бие махбод хөгжиж өсөж зөв одоо хоол гэдэг маань тэндээс үсэж явж байгаа. Хоолыг тавглахдаа өнгийн алгалсан олон төрлийн хүнсний зүйлсүүдийг оруулж бэлдэх юм бол энэ амин дэмтэй шинэ тэжээлтэй хоол болж чадна гэд хүмүүсийн бас яриг сонсч байсан. Тийм учраас яг үүн дээр хүүхдүүд хэрвээ бага насны хүүхдүүд би брокколи идэхгүй, байцаа идэхгүй гэдэг хүүхдүүд бас байгаад байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн яаж идүүлэх вэ гэдэг бас нэг арга эцэг эхчүүдийн донд яригдаад ах шиг байна. Зарим нь миксердэг нь ухшилдаг ч юм уу. Заавал тэр хүнсний бүтээгдэхүүнийг энэ томоор нь болгож хэрэглэхгүйгээр тухайн хүүхдэд идүүлэх бас боломж байдаг болов уу гэж бодож чинь. Энэ тал дээр ер нь эцэг эхчүүд яаж зөвлөх вэ? За энэ дээр бол яг тэр хүнсний ногоонуудыг яг ингээд нөгөө өөрийнх нь дургүй байгаа юм хүчээр идүүлэхээр хүүхдүүд чинь бас нэг жоохон тэгэд идэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ бүтээгдэхүүн дотор хамт жижиглээ тийм ээ бүтээгдэхүүн дотор хамт одоо энэ бэлэнч гэхэд бэлэнчхнийхээ гурлын зурагт тэднээс чинь жижиглээд ингээ хийгээл хайраад өгчгөр тэднээс ч юусоо мэдэхгүй. Тэгээд идчихнэ. Тийм учраас жижиглэж одоо нухаш хийх, за мөн одоо нөгөө блендердээ төрөл бүрийн смути хийх тийм ээ. За тэгээд энэ тараг йогуртанд хутгаад нэмж уулгах. За мөн каш одоо төрөл бүрийн үр тарианы зүйл идүүлэхдээ хамтд нь одоо баяжуулаад өгөх тийм ээ. Лов энтрийг бол жижиглээд баяжуулаад өгөхөөр хүүхдүүд идчихдэг шүү дээ. Гэх мэтлэн тиймэрхүү зутан шүлнүүд, каш гэх мэтлэнгийн зүйлүүдийг өглөөний хоолнд идэх бол их зүгээр байдаг. За маш их баярлалаа. Энэ өглөө урилга хүлээн авч ирээд бид маш үнэтэй зөвлөгөө мэдээл. Өглөөнөөс хамаг бүх юм хэлдэг шүү дээ. Өглөө аз жаргалтай гоё сайхан мэдрэмж авчаад бол магадгүй өглөөний цаг уугаас болоод та стрессдэг ч юм уу ажлын бүтээмж буурах энэ олон зүйлс юмс эхлэл болох учраас өглөөний цаг ууж байгаарай. Та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ ч гэсэн саяын зөвлөгөөний дагуу өдрийн одоо 3 хоолоо маш зөв цагт нь зөв одоо хэмжээгээр идэх нь бол таны одоо эрүүл би хэвийн үйл ажиллагаа чинь сайхан байна. За мөн одоо бас гойлог болох гэж байгаа одоо биеийн жингээ барих гэж байгаа хүмүүст их тустай байна. За ингээд сөрөг нөлөөнүүдийг нас дахин та бүхэн маань бас үргэлжлэн судлуул бас өөрсдөө чинь эрүүл мэнд одоо өсөж хөгжих, төлөвшөх, ажлын бүтээмж нь өндөр байхад маш тустай гэж үзэж байна. Тэгээд та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Та хоёрын амжилт үйлс нэх амжилтыг хүсье. Баярлалаа.